Одоогор юм байна. За Оросын улбаны улсад бол байдал нөхцөл бол тийм сайнгүй байгаа. Цаашдаа бол ер нь одоо шатхууны нийлүүлэлттэй холбоотой асуудал дээр бид нар бүгд хятад ард улсаас авахаар яриа хэлцлээ хийгээд болцсон байж байна. Ер нь бол ихний өмнөж авч ийсэн одоо ч бас ингээд аваа явъя гэдэг. За ер нь бол тогтмол нийлүүлэх доодолдож авах одоо гэрээ хэлцэл хийгээч. Хангалттай хэмжээгээр өгч болно. За гол нь бол бүгд хятад улсын стандарт бол Евро 5 байдаг. Тэгээ энэ дэр бол үнийн асуудал гарна. За Орос улбаны улс бол биднэрт шатхууны одоо нийлүүлэлтээр тасалдал үүсэхгүй гэдэг юм одоо байр суурьтай одоо бидэнд бол яг хэлсэн ёсоор л нийлүүлж байгаа. За бидний хувьд бол одоо би удахгүй засгийн газраар бас тодорхой шийдвэрүүд оруулна. Өмнө ч бас оруулж ирсэн. За ер нь бол шатхууны нөөцийг яаралтай бүрдүүлэх чиглэлд одоо аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлтөө зээл гаргах мөн бас эх жилийн одоо улсын төсөвт шатхууны нөөцийн сав барих. За энэ чиглэлд бол одоо бас хөнгөлөлтөө зээлийн татаас өгөх энэ чиглэл рүү бол одоо шийдвэрүүдээ гаргаж ажиллая гэсэн юм төлөвлөлтийг танилцуулсан. Тэгээд одоо энэ дээр шийдвэрүүд гараад явна. Ер нь бол аж ахуйн нэгжүүд бол өөрсдөө хийгээд явхад бол бизнесийн хувьд ашиггүйгээд ерөөсөө хийдэггүй. За манай улсын хувьд бол Монгол Улсын газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 3-6 сарын одоо шатхууны хэрэглээний нөөцөө хадгалдаг байх зорилго тавьж байгаа. За энийг бүтэн хэрэгжүүлэхийн тулд үндсэндээ нэг 2 тэрбум орчим доллар хэрэгцээ байгаа. Үйлдвэрээ бариад дуусчихсан. За үйлдвэр бас хэрэгцээд явж байна. Үйлдвэр баригдсан ч гэсэн биднэрт сав хэрэгтэй. Зайлшгүй хэрэгтэй. Заавал хэрэгтэй. Тэгээд савыг хэдэн жил ярьж байл та эцсийн байдлаар хизээ барина вэ? Ер нь бол биш үү? Санхүүжилтийн их усүрэн байвал жил хагасны дотор бариад дуусчихна шүү дээ. Ер нь ерөөсөө энэ юу юм бэ нэлээ? Ингээл галантраагаал яваад байснаас ш ерөөсөө бодиттой шийдвэр гаргаж байгаагүй юм биш шүү дээ. Нүүрс угаах үйлдвэрээ тэр 20 км-ийн цаана гарсан гэдэг асуудал шүү. Тэгээ 12.8 тийм. Яагаад тийм хол барьсан юм? За тэрийг өстө ойлгохгүй. Ерөөсөө ойлгохгүй. Тэр бол за би судалж үзсэн. Тийм тэр чинь ийм юм бэлээ. 1 тэрбум долларын үнэтэй нүүрс одоо угаах 10 сая тонны одоо хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгаа. За энэ үйлдвэр бол үндсэндээ үйлдвэрээс их хол барьчихсан. 12.8 км багш баг. За ингээ барьцсныхаа дараа одоо энэ чинь хоёр асуудал тулгарч байгаа. Нэгдүгээрт бол уурхаагаас нүүрсээ аваачихын тулд дахиад одоо 280 тэрбумаар конвейер систем барьж байгаа. За ингээ нүүрсээ хөргөчдөг юм байж. За очсныхын дараа тэнцэнээс нь одоо нөгөө баяжуулсан нүүрсээ тээвэрлэх гэхээр дахиад энэ чинь тээврийн зай явсан шүү дээ тийм ээ. Яах вэ гэдэг бас асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энэ ашигтай барил дээр нь яагаад админерал зөвшөөрлөгөө барьсан бэ? Гэхдээ харин одоо тэр үед ямар шийдвэр гаргасан би мэдэхгүй л байна л да. Би харин яг үнэндээ бол юу гэдэг хажууд нь одоо энержи ресурс гэл яг одоо уурхаа дээр барьсан байж л байна, хэмээн явж л байна. Тэгээд одоо яагаад энэ авч барьсан. Чи зүгээр нэг үгүй хэлэхэд бол зардал гаргая гэдэг зорилгоор л хэлсэн юм байна л гэж ойлгодог би. Маш сайхан үйлдвэр нь бол маш сайхан үйлдвэр шүү дээ.